Сайн байна уу? Бүдрээ шимжлэхдээ татаа мэрэл. За би энэ удаагийнхаа бичлэгээр ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхлээр та бүхний надаас зөндөө хүлээсэн, зөндөө асуусан, бас маш олон хүмүүс хийгээрэй гэж хэлсэн. Back to school хийх гээд сууж байна. За энэ удаагийн бичлэг маань миний өмнөх бичлэгнүүдээс онцгой бичлэг болж байгаа. Юугаараа онцгой вэ гэхлээр өнөөдөр буюу 2025 оны 8 сарын 31-нд би ингээд бичлэгээгээ сууж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би ч болохоор YouTube хаягаа эхлэхдээ 2024 оны 8 сарын 31-нд эхлүүлж яснаа да. Тэгээд энэ чи яг юу гэсэн үг вэ гэхлээр YouTube хаягаа эхлээд 1 жил болж байна гэсэн үг. Баяр хүргэе. Тэгээд яг 1 жилийн хугацаанд миний YouTube-ийн subscribe хамгийн сүүлд харахад 1763 байсан. Тэгээд өдөө хүртэл намайг дэмжиж үзэж ирсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Бүгдэнд хайртай шүү. За тэгээд одоо бүгдээрээ гол бичлэгэндээ оръё. Тэгээд хичээлийн хэрэглээ танилцуулах болохоор би одоо хичээлийнхаа формыг өмссөн байж байна. Тэгээд хамгийн сүүлд нь би одоо хичээлийнхаа формыг бүрэн гүйцэд харуулъя. За одоо бүгдээрээ шууд миний хичээлийн хэрэгслүүдтэй танилцгаая. Миний хичээлийн хэрэгслүүд яг энэ байна. Хор дүрийн юм байна. За тэгээд бүгдээрээ яг одоо хамгийн ихэнд бүгдээрээ дэвтрээсээ эхэлдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор дэвтрнээсээ эхлэе. За би энэ жил яг дахиад нөгөө гоё хоёр талтай боронзон дэвтэр байсан шүү дээ. Яг тэр дэвтрээсээ авсан. Гэтэ энэ удаа ингээд арай жоохон том ангид орж байгаа болохоор тийм хүүхдийн зурагтай дэвтэр бол аваагүй. Яг тийм гоё байгалийн зургнуудтай дэвтэр авсан байгаа. Энэ биний одоо энэ болохоор 10 шиг ийм тооны дэвтэр байхгүй юу? Тэг ингээд ер нь бол том ангид ороод ирэхээр тууш ерөөсөө хэрэггүй болчдөг. Үгүй хэрэггүй болчдөг ч гэж тууштай нэг их бичдэггүй. Одоо ихэнх хичээлүүд чинь бүгдээрээ ийм тоон дээр бичгээд ингээд зориулагдсан болчдөг байхгүй юу? Тууш дээр бол яг уран зохиол монгол хэл хоёрыг л бичдэг. Тэгэхээр би энэ удаа ингээд яг юм гоё математик аваад тэгээд тууш дэвтэр юм хоёрыг л авсан. Би ингээд шууд багц дэвтэр авсан байхгүй юу? Тийм болохоор одоо шууд бүгдээрээ ингээд задлж байна. Би шууд зургийг харахгүй авсан, багцлсан байхаар нь яг гоё яах гэж удаад авчлаа. Гавчлаа гэнэ авсан. Яа. Энд байна. За бүгдээрээ гэс харуулад явчих. За ийм дэвтэр. Ийм байна. Яг нөгөө өмнөх миний харуулжсэн дэвтэртэй адилхан байгааз юм гоё боронзон юм гоё гэрэлтдэг, гоё гялалцдаг ийм дэвтэр маань байгаа. Тэгээд энэ нь болохоор ийм 60 үзтэй дэвтэр би авсан. Нэг хичээлийг ингээд олон үзтэй дэвтэр дээр бичгээр айгу амар идэв штэ. Тэг ингээд нэнгүүт ийм. Тэг ийм зурагтай. Тэгээд тайнаа болохоор тайнаа ийм хараа манайха Brooklyn гэсэн ийм бичгтэй юм байна. Тэгээд энэ хичээлийн үертэй дэгхгүй амт яг байна. Тийм хичээлийн үертэй ийм дэвтэр байна. Нөгөө нэг ийм энэтхэгийн тийм таж махалтай ийм дэвтэр байна. Бас адилхан 60 үзтэй. Тэгээд уртлын артлын ийм нэгэд үзэнгүүт тийм хаяг гоёнгүүт тийм гоё таж махалын зурагтай. Хамгийн сүүлд нь ийм баахан хүүхдүүдийн зурагтай юм байна. Тэгээд ийм хичээлийн үертэй энэ ийм зурагтай. За нөгөөх нь болохоор ийм богооны зурагтай дэвтрээд артлын тэгээд нэгэд үзэнгүүт бас яг нөгөө нэг хөөрхөн энэ янз бүрийн бичиж олон хөөрхөн хаяглаж болох юм юутай. Тэгээд ийм зурагтай. Хоош эргүүлээ. Энараа time to travel гэсэн ийм хөөрхөн богооны зурагтай. Тэгээд ингэнгүүт энэ хараа ийм гоё уран зураг шиг ийм гоё зурагтай. Тэгээд энэ хичээлийн үертэй. Дараагийнхан бүр ийм хөөрхөн зурагтай юм байна. Тараа! Ийм хөөрхөн мөгний зурагтай. Тэгээд энэ хөөрхөн зурагтай би зургнуудын нэрөөсөө хараагүй авсан баггүй юу? Тэгэхээр та нартайгаа зургнуудын анх удаа харж байна л гэсэн хамт. За ийм уртлын ийм артлын ийм. Тэгээд нэгэд үзэнгүүт бас ийм хөөрхөн гоё хаяглах зориулттай, гоё юм бичих зориулттай. Тэгээд ийм хөөрхөн зурагтай. Тэгээд заавч. Тэгээд ардны ийм зурагтай. Тэгээд ийм хөөрхөн зурагтай. Дахиад хичээлийн үертэй. Ер нь бол энэ дэвтэр надад амар таалагддаг байхгүй юу? Тэгээ би энийг дандаа авдээ. Энэ яг нөгөө зургнууд нь адилхан болчлоо. Түрүүний нөгөө богоонтой зурагтай. Богоонтой дэвтэр. Би энэ адилхан зурагтайнуудын зүгээр гаднахын энэ үс яах гэж байна. Тэр адилхан зурагтайнуудын зүгээр гаднахын л харуулад явчих. За дараах нь ийм зурагтай. Энэ яг юуны зураг гэж бол хийсээ мэдгүй юм хөрхөн ордон л юм шиг байна ийм зурагтай. Тэгээд артлын ийм патрушка байна. Энэ орс охины ингэ зурагтай. Тэгээд эргүүлэнгүүт энэ нөгөө Москва хотын зураг байна. Энэ ч тэгвэл Москва хотын нөгөө зураг юм байна шүү дээ. Тэгээд ингээд эргүүлэнгүүт ийм зурагтай.
Ийм зурагтай юм. Би энийг уг нь орс хэл ордог байхдаа бичвэл гоё юм. Даанч одоо манад орс хэл орохгүй 10 дугаар ангиас орс хэл хаагдчихдаг болохоор ийм зурагтай. Энэ болохоор юм бас гоё юм гоё байгалийн зурагтай. Артлын юм. Оо энэ яг гоё өглийг санагдуулсан ая. Ийм зурагтай юм байна. Тэгээд эргүүлэнгүүд ийм гоё цас орж байгаа юм гоё цастай модны зураг байна. Таас энэ юм гоё Snow юм гоё зурагтай. Дахиад юм гоё Snow гэсэн зурагтай. Тэг хичээлийн уртай. За энэ яг түрүүний нөгөө Таж Махал байна. За энийг би сая харуулаагүй лүү? Харуулсан баха тий. Энэ болохоор яг зүгээр л яг байгалийн зураг байна. Эргүүлэнгүүд ийм юмтай. Тэгээд голдоо ийм юмтай. Оо энэ хамгийн хайрлахын зураг юм гоё юм байна. Дахиад ийм сар тэгээд барилгууд юм зурагтай. Тэг хичээлийн уртай. За ингээд ер нь бол миний тооны дэвтрүүд дуусчлаа. За одоо бүгдээрээ туурч дэвтрийн маань харцгаая. За энэ ноёр бүр аймаг гоё зурагтай. Тараа! Ваа, та нар энийг харалтаа. Яа, гэлтганжааг нь хартаа. Янзын гоё гялалцдаг. Ардаа ийм зурагтай. Тэгээд эргүүлэнгүүд юм гоё далайн эргийн нөгөө нэг мод. Далайн эргийн нэг марал дээр байдаг шүү дээ юм нэг моднууд. Тийм модны зурагтай. Тэгээд ваа, голын зургийг хартаа. Бүр ийм гоё, яг гоё далайн эрг. Айгуу гоё aesthetic зурагтай юм байна. Enjoy life base юм шиг арлын зурагтай. Тэгээд ийм хичээлийн уртай. Цастай байшингийн зурагтай. Уртлын артлын тэнгүүд ийм зурагтай. Хоошин эргүүлэнгүүт ийм зурагтай. Хамгийн артлт нь ийм зурагтай. Яг гоё юм гоё байгалийн гоё бутаа зураг шиг ийм зурагтай. Тэгээд хичээлийн уртай. За ингээд ер нь бол дэвтрүүд манд дуусчлаа. За одоо бүгдээрээ хороо штрикийг харъя. Тараа! Имхөрхийн штрик авсан. Яг имхөрхийн зүрхийн хэлбэртэй ийм штрик. Тэгээ би одоо энийг задлаа тэгээд энэ зүрхийн салгаад нийлүүлье. Үзье. Энэ штрик имхөрхэн магадтай имхөрхэн зүрхтэй хоёр муурны. Тэг ингээд энэ яг хоёр штрик гэхгүй юу? Хөрхий. Таг нь унчлаа. Нэг нь имхөрхэн цэнхэр мууртай, нөгөөх нь имхөрхийн ягаан мууртай. Тэг ингээд тосууд гэдэг ингээ хөрхөн штрик байна. Тэгээд би энэ жил болохоор пенал тэгээд цүнхээ аваагүй мэдээж өмнө авсан болохоор би дахиад штрик авсан. Тэгээд энийг яг задлж харуулад яах юм? Ийм ягаан штрик. Ер нь бол туузын штрик надад амар хэрэг болдог байхгүй юу? Нэмээ дахиад 20 м-тэйг авсан байхгүй юу? За дараа нь болохоор би юу авсан бэ гэхээр ийм хөрхөн мемо цаас авсан. Энд дээр болохоор яг нөгөө чухал юмнуудаа ингээд бичээд тэмдэглэжтэй шүү дээ. Энд чинь өөрөө ингээд энэ хэсэгтээ ингээд цавуутай. Тэг ингээд яг хэрэгтэй гэсэн юмнуудаа ингээд номон дээр ингээд наачдаг баггүй юу? Тэгээд ийм цаас айгу хэрэгтэй. Ийм хоёр балын харандаа авсан. Энэ хоёр аим гоё өнгөтэйгаа яг ийм балруултай. Ийм хоёр харандаа авсан. Тэгээд агийн хэрэгчээний хэрэгслийн маань балруулууд нь бүр аим хөөрхөн одоо би танд тодорхой харуулна. Ийм мүзэг авсан. Энэ болохоор дотроо ийм 12 шигтэй ийм мүзэг гэхгүй юу? Дан болохоор ийм хөөрхөн мууртай үзэг авсан. Энэ хөөрхөн царайлаг байгаад энэ ингээд нөгөө бичгэд ингээд нэг гар мар нэг хөвтгөөд авахгүй. Ингээд бичгээр чи яг гарны энэ чи ингээд ийм жоохон ингээд хөрчдөө штэ. Нэг хөвтгөөд авахгүй тийм гоё эрдэн зориулттай. Бас тийм хөөрхөн мууртай. Юм бодоодсэн чинь энэ гурав хөөрхөн хослох юм байна. Энэ гурав баг хослчих юм байна. Гурлаа мууртай болохоор. За дараах нь болохоор ийм цаваа авсан. Энэ удаа болохоор би нөгөө түрүү жилийн шиг гоё тодруулагч авъя гэсэн чинь тийм тодруулагч ерөөсөө надад олдоогүй. Ингээд авах гэсэн чи дандаа энэ лабубуутай. Ер нь лабубуутай юм амар болсон мэлээ. Бүх юм ингээд лабубуу болсон байсан. Тэгээ би ч одоо 11 дугаар ингээд орж байгаа хүн шүү дээ. Тэгээ тийм болохоор лабубуугаар яах юм бэ гэж бодоод юм. Тэгээ хэдэн өнгөтэй. Би ийм 6 өнгөтэй тодруулагч авсан. Тэгээ би энийг авч явахдаа юунд нь татагдсан бэ гэхээр амар гоё үнэртэй байсан бохгүй юу? Яг ингээд жимсүүдтэйгээ юм адилхан үнэртэй байсан. Тэгээ гүзээлцгэнтэй болохоор яг гүзээлцгийн үнэртэй байсан. Тэгэхээр яг гүзээлцгэн болохоор ийм энэ болохоор яг жүжиг үнэртэй. Яг тодруулагчны үнэртэй юм байна. Нөгөөд нэг лугаа үнэртэй байсан. Таравстай. Нага өнгөтэй. Энэ яг таравс. Тэгэхээр ийм нэрстэй. Энэ бүр яг нэрс. Тэгэхээр бүр яг нэрс үнэрч чинь. Усан үзэмтэй. Хамар дээр тодруулагч ялгчдаг гэнэ. За яах вэ? Би энэ төлөвлөлт төвчээр авсан. Энэ болохоор ингээд study plan гэдэг жаад тэнгууд ийм сурагчийн одоо төлөвлөдөг ийм дэвтэр авахгүй юу? Тэгээд алталтай ийм. Ер нь ийм дэвтэр надад ер нь хэрэг болно. Чухал юмнуудаа ингээд тэмдэглэх юм зөндөө гарна. Тэгээд нэнгүүт ийм өнгөтэй. Надад мөхөрн календартай. Тэгээд ингээд эргүүлэнгүү тэмцээн ингээд бас өөр зөндөө олон ингээд ийм бичих юмнуудтай. Тэгээд нэраа daily plan гэдэг жаад тэнгууд өдрийн одоо ингээд төлөвлөгөөнөөс тэгээд артлынх нь хамгийн сүүлийн хуудас нь тооны дэвтэр байна. За харуулах юм маань
хичээлийн эрхлүүдийн хамгийн сүүлийн юм байгаа. Тэгэд мэдээж болруулаа харуулна. Энэ бүр аим хөөргөн заяа одоо бийж байгаарай. 1 2 3. Ваа, энэ хартаа манайхаа энэ балруул юу боддоо. Балруул бүр ийм төвшөнд хөгцсөн байна. Энэ хартаа ийм хөрхөн нүдний жилтэй ингээд ийм цэцэгтэй. Би эднийг гаргаад харуулъя. Хартаа ийм cute, энэ хартаа ийм хөөрхөн балруул байна гэж байх уу? Үсний сам ингээд бараг ингээд үстэй ингээд бараг саманчмаар юм хөөрхөн үсний сан байна. Им хөөрхөн энэ ингээд салчт юм биш. Өнөртөө өстэй бараг төстэй л. Им хөөрхөн өнөртөө ус байна. Хөөе амар царилэг байгаа сте нартаа тоглоом шиг. Тэгээ бас өөр хөөрхөн нүдний шил. Нараа ийм хөөрхөн нардаа. Ийм хөөрхөн балруул байна гэж яах вэ? Бараг ингээд зүүцсэн юм шиг харагдаж байгаа ингэнгүүд. Зүүцсэн юм шиг харагдаж байгаа сте. Им хөөрхөн ардл мартал нэг юм хөөрхөн нүдний шилний нугас мустай. Өөр гэвэл энэ бүр аим хөөрхөн бас би ер нь бүх юм л хөөрхөн гэдэг юм. Гэтэ уусаа хөөрхөн байгаа юм чинь хөөрхөн гэлгүй яах вэ гэдэг юм. Эмээр ийм хөөрхөн цүнх. Яа, банттай юм. Цэцэг юм баглаа. Яа, цэцэг байгаа зү. Ер нь бол ингээд миний хата хичээлийн эрхлүүд маань дуусчлаа. За одоо болохоор би танаас КД харуулъя. Би болохоор энэ жил 2К тавсаа. Нэгийг нь болохоор би тамиртай өмсгөж, нөгөөхийг нь болохоор хичээлийнхаа форм дээр өмсгөж, бас өөр энгийн хүүхдүүд дээр өмсгөж авсан. За бүгдээрээ тамирын класс маань эхлэе. Энэ болохоор New Balance. Ийм New Balance ахгүй юу? Тэгээд энийг ингээд тамир дээр өмсчгөр айгүй гоё хөл дэвтэйхэн байт юм аа. Нөө би тамирыг чи ингээд цаг дээр мэдээж гүүштэй би мие халаа. Яг тэр үед ингээд энийг өмсчих юм бол аим гоё. Ваа, аим гоё газ. Энд чинь юм хөөрхөн бас нэмэлт юм үдээстэй. Аим гоё converse. Тэгээд энэ болохоор та нар ямар converse гэж бодож байна? За би харуулъя. Ваа, энэ гоё хөрөө улаан converse гэсэн байна. Би өмнөх жил болохоор ингээд ягаан кетмэд ингээд аваад исэн шүү дээ. Тэгээ ер нь бол яг уу тийм гэж харахад ингээд гоёч гисэн. Ер нь бол өмсөх юмнууд айгу ховор байд юм лээ. Одоо өмсөх зарим хувцсан дээр зөгцдгүү. Жишээлбэл форм дээр маань ингээд ягаан кет бол зохихгүйсэн. Тэгээ бас өөр ингээд энгийн хувцсан дээр яг уу гоё хөөрхөн георлийн хувцс дээр өмсөж байгаа. Тэгээд ягаан кет өмсөл зохино. Тэгээд би хөөрхөн хөрөн кет авсан. Тэгээ энэ маань болохоор миний нөгөө мууртай та нарын миний мууртай цүнхийн битэндээ. Мууртай цүнхтэй маань хослно. Тэгээ энэ форм дээр ч гэсэн амар гоё харагдчихлээ. Би ингээд өмсөд үзсэн. За ингээд ер нь бол миний хичээлийн эрхлүүд маань ингээд дуусчлаа. Тэгээд одоо яг мэдээж түрүүн формо бүтэн өмсөд харуулна гэсэнтэй. Одоо та хэдтэй харуулъя. Би формо өмсчлөө ингэж харагдчихээн. Тэгээ YouTube нөгөө нэг ийм босоо бичлэг хүлээж авдаг байхгүй юу? Яг авсан ч гэсэн нэг юм нарийнхаа ингээд оруулцдаг. Заавал ийм хэрэгтэй ийм бичлэг хүлээж авдаг байхгүй юу? Тийм болохоор би ингээд бүр нилээ хоол ачаа та хэдтэй харуулъя. За ингэж харагдаж байна. Миний К байж байгаа. Миний ингээд К харагдаж байна. Эмний ингээд саарл юбг одоо ингээд яг маргааш ингээд нэга ингээд хүрээл ингэж харагдаж байна. За одоо ингээд шууд энэчнээс ингээд бичлэгээ дуусгачих. Миний үс ямар сонирн болоод байгаа. За байж байгаа. За ингэсгээ дуусгачих. За энэ үртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ бүдэн камер жоохон далин яагаад вэ? Жоох ингээд би анаагаараа бичүүлж байгаа байхгүй юу? За одоо энэ хүртэл миний бичлэгийг дуустал нь үзсэн та бүхэндээ бүдэнд маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа дөө. Баяртай. Дараагийн бичлэг Кореан хамтдаа орно шүү. Bye bye.